Зя тэгээд өнөөдрийнхөө цагаан уншлагын уншаад тэгээд хичээлээ эхлэв юм. Бурхан ном хийгээд чуулганы дайдад бодийн хотгийг хүртэл би итгэмө. Өглөө тэргүүтээ үлдсэн буйнаараа би амьтны тусад бурхан бүтгүүлтугай. Бурхан ном хийгээд чуулганы дайдад бодийн хотгийг хүртэл би итгэмө. Өглөө тэргүүтээ үлдсэн буйнаараа би амьтны тусад бурхан бүтгүүлтугай. Бурхан ном хийгээд чуулганы дайдад бодийн хотгийг хүртэл би итгэмө. Өглөө тэргүүтээ үлдсэн буйнаараа би амьтны тусад бурхан бүтгүүлтугай. Хамаг амтан амгалан хийгээд амгалан шилтгаан луга төгөлдөр болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлон шилтгаан луга хагцах болтугай. Хамаг амтан зовлон уга амгалан луга хизээдүүл хагцах болтугай. Хамаг амтан хол ойрд баран шунах хуулахаас агсан сэтгэл тэгж орших болтугай. Хамаг амтан амгалан хийгээд амгалан шилтгаан луга төгөлдөр болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлон шилтгаан луга хагцах болтугай. Хамаг амтан зовлон уга амгалан луга хизээдүүл хагцах болтугай. Хамаг амтан хол орд баран шунах хуулахаас агсан сэтгэл тэгж орших болтугай. Хамаг амтан амгалан хийгээд амгалан шилтгаан луга төгөлдөр болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлон шилтгаан луга хагцах болтугай. Хамаг амтан зовлон уга амгалан луга хизээдүүл хагцах болтугай. Хамаг амтан хол орд баран шунах хуулахаас агсан сэтгэл тэгж орших болтугай. За тэгээд өмнөх хичээлийн үргэлжлэл. За өнөөдөр групп дотор юу текст оруулсан байгаа тийм 4 нүр текст байгаа. За тэр болохоор за үргэлжлэл байгаа. За тэгээд өмнөх хичээлийн сүүл дээр бол одоо багшид сүсэг бишрэл төргийн 2 том саад байна гэсэн тийм ээ. Эхнийх нь бол одоо багшийг зүгээр л нэг эгэл байдлаар хараад байх. Хоёр дахь нь бол одоо багшийн ачийг ачид мэдэхгүй байх гэсэн тийм ээ. За энэ хоёр нь бол одоо багшид сүсэг бишрэл төрхийн хамгийн том саад байдаг гэж. За тэгээд доош нь одоо тэр хоёр саадын талаар одоо дэлгэрүүлж ярих нь л. За тэр хоёрын ч анхных нь за нэг хоёр саад байна тийм ээ. Одоо багшийг эгэлд бариад байх. Зүгээр л нэг эгэл энгийн нэг байдлаар одоо багшийг хараад байх. Тэгээд багш одоо өөрт номын ачлал үзүүлсэн тэр ачийг нь одоо ачлалдуул санах. За энэ хоёрын анхных нь буюу одоо багшийг одоо эгэл энгийнээр ингээ хараад байх. Энэ нь бол саданд сүсэг болох саад мөн бөгөөд тэрийг арилган бодит бурхан дутсан сүсэг үүсгэн садан шүтсэн санаа холбогдын сүр болон үндэс болдог тул гэж тийм. Тэгэхээр багшийн зураг эгэл жирийн нэг тийм одоо хүн эгэл жирийн л нэг өөртөө нэжлэхэн байдаг л энэ хүн гэдэг өнцгөөс тийм ээ. Багш гэдэг хүн бол зүгээр л одоо алдаатай оноотой тийм л надтай л ижил хүн гэдэг байдлаар хит энгийн болгож ингэж харах нь өөрөө багшид одоо сүсэг төрхийн хамгийн том саад болт юм а гэж. Тэгэхээр энэ одоо саадыг ярилцахад юу хэрэгтэй вэ гэхээр багшийг одоо бурхны хорон мэдлэр харах гэж тийм ээ. Тэгэхээр багшийг одоо тэрийг арилган буюу тэр эгэлд бариад байгаа бодлыг арилган бодит бурхан дутсан сүсэг үүсгэх нь гэж. Багшийг одоо яг бодиттой одоо үнэхээр одоо бурхны мөн чанартай юм а гэсэн одоо тийм сүсгийг үүсгэх нь садан шүтсэн санаа холбогдын сүр болон үндэс болдог гэж тийм ээ. Тэгэхээр энэ багшийг одоо бурхны мөн чанартай багшийг харах нь бол одоо багшийг шүтэх санаагаар шүтэх, үйлдэл шүтэх хоёр байгаа гэсэн тийм бодмөрийн зэрэг дээр гарсан тийм ээ. Багшийг одоо санаагаар шүтэх болон багшийг үйлдэл шүтэх хоёрын энэ хоёр одоо багшийг шүтэх гэсний сүр болон үндэс нь болд юм а гэж. Одоо багшийг одоо бурхны мөн чанартай харна гэдэг. Мөрийн зэрэг гэдэг нь одоо богд зовхон зохиосон одоо бодмөрийн зэрэг сургаал номон дотор юу гэж альцсан байна вөхөр үндэс сүсгийг судлах юм альцсан бай гэж. Тэгэхээр үндэс сүсгийг судлах гэж одоо багшид сүсэг төрөхөд одоо юу хэрэгтэй вэ гэхээр багшийн эрдмийг санах хэрэгтэй гэсэн тийм ээ. За эрдмийг санах нь багшийг одоо бурхны мөн чанартай үзэх нь одоо багшийг одоо эрдэм бүгдийн
одоо цогц байдлаар харах ийм одоо болчихж байгаа юм л да. Тэгэхээр үндэс сүсгийг судлах гэдэг дээр бол одоо багшийг бурхны одоо чанартай одоо ингэж харах нь өөр үндэс сүсгийг судлах гэдэг тонор очиж байгаамаа гэж хэлж байна тийм ээ. За тэрч эрдэмд үзэгдэж бүйдэн сүсг тэргүүтэн гэдэлж чадах тул гэж. За тэгэхээр багшд одоо багшиг одоо бурхны мөн чанартай хана гэхэд м, одоо яагаад багшиг бурхны мөн чанартай харах гэдэг нь гэхээр багшийн гмийг бодохгүй байх, харахгүй байх. За тийм. Тэгээ тэрний тухайд л нэг гол зорилго нь тэр гэж тийм ээ. Тэрний тухайд нэг гол зорилго. Тэгэхээр тэр ч эрдэмд үзэгдэж бүйдэн сүсэг тэргүүтэн гэдэлж чадах тул. За бид нар одоо багшийн өөрт харагдаад буй эрдмийг нь хараад тэр эрдмийн үднэс нь багшд сүсэг төрүүлж чаднаа гэж чадах тул. Тэр төдийгөр энэ үеийн сүсэг бясалгах эс төгсхийн дээр гэж. Тэгэхээр багшийн одоо багшд байгаа эрдмийн санаад тэр эрдмийн үднэс багш сүсэг төрүүлээд ингээд одоо ингэж явах нь бол багш одоо энэ үест багшд сүсэг үүсгэх гэдэг нь яг жинхэнэ сүсгийг бясалгах тэр сүсгийн бясалгал биш юм а гэж. Тэгэхээр энэ үест одоо багшд сүсэг үүсгэх сүсгийн бясалгах нь одоо юу хэлээд байна гэхээр багшийн гмийг нь одоо гэмд үзэхгүйгээр багшийн гмийг хараад тэр гмийг нь харсан ч гэсэн одоо тэр гмээр нь шалтгаалж сүсэг унахгүй. Харин тэр гмээр нь шалтгаалж улам цааш одоо сүсэг төрхийн үү таалга болгож чадчихвэл за тэр бол одоо за энэ үеийн багшд одоо сүсэг бясалгахын одоо жинхэнэ одоо төгсөлбөр болж байгаа маа гэж хэлж байна тийм ээ. За тэгээд томьёололдор үл шутан дээдийн утгыг онож чадахгүй хэмээгтэй ижил. За томьёололдор үл шутан дээдийн утгыг онож чадахгүй. Одоо энэ хоосон чанарыг энэ үстэлээд дээдийн утга гэдэг хоосон чанарыг хэлж байгаа юм л да. За бид нар хоосон чанарыг ойлгохын тулд томьёололдор үл шутан гэдэг нь томьёол гэдэг нь шүтэн барилгыг ойлгох хэрэгтэй юм аа гэж. Шүтэн барилгыг ойлгохгүйгээр бид нар одоо дээдийн утга буюу хоосон чанарыг онж чадахгүй гэж одоо төв үзлийн сургаал дотор айлдсан байгаа. Үүнтэй ижил төвчгтгүнд харгалзан ерөндөг төрдгийн ансаар. Яг энэтэй ижил төвчгтгүнд харгалзан ерөндөг төрд юм а гэж. Тэгэхээр төвчгтгүнд харгалзан ерөндөг төрдгийн ансаар багшд гин бодсон оюуны хорин юу зохиосон эрдэмд үдсэн сүсгийг судлах нь энэ үеийн сүсэг бясалгах ёс төгссөн болно гэж. Тэгэхээр одоо төвчгтгүнд харгалзан ерөндөг төрн гэдэг нь одоо энэ стол юуг ойлгох вэ гэхээр багшийн гмийг хараад ерөндөг буюу төвчгтгүн гэдэг нь одоо багшийн гмийг хэлэх гэдэг юм шүү дээ тийм ээ. За жишээлж хэлэх юм бол гэж тийм ээ. Төвчгтгүн гэдэг нь багшийн гмийг хэлээд тэрхүү багшийн гмийг хараад ерөндөг төрнө гэдэг нь одоо багшийн гмийг оттог бодол нь хоригдоод багшийн гмийг харсан ч тэрэнд нь одоо бурхны зохиол мэт харж ингэж одоо сүсэг төрч чаддаг. За ийм байх юм бол одоо энэ бол одоо яах нь багшд сүсэг бясалгаж буй одоо тэр бясалгал бол яг төгсөж буй хэлбэр юм а гэж хэлж байна тийм ээ. Тэгэхээр одоо багшд гим бодсон оюуны хорин юу зохиосон эрдэмд үтсэн сүсгийг судлах нь энэ үеийн сүсэг бясалгах ёс төгссөн болно гэж. За тиймээс анхлан багшд гим бодсон оюуны хорих хэрэгтэйн дээр тэрэгч эцэслэн шийдэхэд шалгадгийн тайлбараас айлтсан мэт гэж. За энэ шалгадаг гэж байна тийм ээ. За тэгэхээр багшд одоо гмийг бодсон оюуныг хориход юу хэрэгтэй вэ гэхээр бүр ингээ багшд гмийг бодсон оюуныг хорж багшийн юу зохиосон бурхны зохиолд одоо харж чадах тийм ухааны төрүүлэхийн тухайд бүр хамгийн сайнаар гэх юм бол одоо шалгадгийн тайлбар дотор айлтсан мэт анхлан ухааны мөрд судлахын гишүүнд дотоод оюуны гимүүдийг хэрхэн яаж ариусгах ёс. За бүр ингээд нарийн төвшөнд одоо суралцъя гэх юм бол одоо шалгадгийн тайлбар гэдэг одоо ном байдаг бахан л да бурхны шашны. За шалгадгийн тайлбар гэдэг ном бол одоо бурхны шашны гүн ухааны онолын судар тийм ээ. Гүн ухааны онолын судар.
За тэрхүү гүн ухааны онолын судар дотор бол одоо юу гаргадаг вэ гэхээр одоо хүний дотоод оюуны гэмүүдийг хэрхэн яаж ариусгах аргыг гаргадаг гэж тийм ээ. Одоо гүн ухаан гэдэг бол тэр л ахна л тийм ээ. Гүн ухаан гэдэг бол ингээд бодит байдлыг илүү одоо гүнзгий бодож тунгааж таних авч байгаа тийм ухааны бол одоо гүн ухаан гэдэг юм шүү дээ. Тэгэхээр бид нар одоо бодит байдлыг илүү тодорхой гаргаж ирж байгаа тэр онолын сургаал гэдэг бол биднээсийн одоо дотоод оюуны гэмүүдийг арилгах тэр одоо дотоод оюуны гэм гэдэг маань биднээсийн мунхарал тийм ээ. Аливаа оршин буй юмсан мөн чанарыг буруугаар бодоод байгаа. Тэр мөн чанарыг юусаа танихгүй байгаа. Тэр мөн чанарт ерөөсөө ингээд эргэлзээ таньгэлзэнд автчихад байгаа. Тэр гэмүүдийг тийм ээ. Тэр бодит байдлыг одоо гүнзгий ухан таних тэр гүн ухааны үднэс таних ойлгож чаддсан юм аа. Тэгээ энэ гэмүүд чинь буруу юм байна гэж ойлгож чадна. Тэгснээр хүн дотоод сэтгэлийнхэн одоо тэр гэмүүдийг одоо ариусгах, арилгах тэр арга руу орж эхэлдэг гэж тийм ээ. Тэгэхээр энэ шалгадгийн тайлбар гэдэг номон дотор альцсан дотоод оюуны гэмүүдийг хэрхэн яаж ариусгах ёсыг яаж альцсан байгаа. Энийг бас судлах хэрэгтэй гэж тийм ээ. Бүр одоо багш зүтгэсний бүр маш өндөр түвшинд одоо бид нар оюун санаагаа тэр бэлтгэе гэх юм бол энэ мэтийн одоо бурхны шишнээ сонгодог энэ шаста сургаалууд дотор гарч байгаа энэ зүйлүүд бас судлуулсан гэж тийм ээ. Тэгэхээр энэ шалгадгийн сургаал дотор бол одоо дотоод оюуны гэмүүдийг хэрхэн яаж ариусгахаас одоо шалгадгийн одоо сургаал дотор бол юу гэж гарч ийн гэхээр одоо ингэж байгаа юм л да. Ер нь бол ингээд хүний дотоод оюун санааны гэмүүдийг яаж ариусгах юм бэ гэхээр одоо ариусгах арга нь бол одоо хамгийн түрүүнд одоо яах ёстой вэ гэхээр учир шалтгааны ухаанд суралцах ёстой юм а гэж тийм ээ. Учир шалтгааны ухаанд суралцах ёстой. Учир шалтгааны ухаанд суралцсан гэдэг маань одоо юу хэлээд байна вэ гэхээр альва зүйлийг өөрийн харагдаж байгаа, өөрт бодогдож байгаа, өөрт үзэгдэж байгаа тэргээр нь хүлээж авах биш. Тухайн зүйлийн яг мөн чанар нь юу вэ гэдгийг учир шалтгааны үүднээс нотлон тунгааж ухаан зарж байгаа хүлээцтэй тунган бодож чаддаг. Тэр тунган батах аргачлал нь өөрөө нарийн системчлэлтэй тийм ээ. Тийм ухаан суралцах хэрэгтэй гэдэг юм. Тэгсний үндсэн дээр хүн яг өөрийнх нь бодол болон гадаад оршихуй мөн чанар хоёрын одоо тэр зөрүүг одоо харж эхэлнэ гэж тийм ээ. Энэ харагдаад байгаа зүйлс чинь мөн чанар нэг юм байна. Би өөрөө энэ мөн чанарыг ингэж бодоод байгаа юм байна. Би яагаад ингэж бодоод байгаа юм бэ гэдгээ хүн ингээд ухаа таниад ойлгох. Тэгэхээр нэг өсөндө бодит үнэн болоод өөрийн одоо тэр буруу бодол хоёрын одоо зөрүүг харж эхлэх нь л тийм. За ингэж харж ирснээс үүдээд одоо нөгөө бодлоо яах нь вэ? Одоо өөртөө бясалгах хэрэгтэй. Дадуулах хэрэгтэй гэж. Дадуулахын тухайд яах хэрэгтэй вэ гэхээр одоо ингэж тэг бясалгах хэрэгтэй юм л та. Одоо бид нар одоо нэг зүйлийг зүгээр нэг мэдээд авах төдий биш. Мэдэж авсан төдийгөр болохгүй гэж. Мэдэж авсан бол тэрийг одоо өөрийнхөө сэтгэл бүр яах хэрэгтэй байх нь. Ижилсүүлнэ. Өөрийнхөө сэтгэлд ингэж одоо үндэслүүлэх хэрэгтэй юм а гэж. Тэхийн тохиолдолд ижилслүүлэн үндэслүүлэхэд яах хэрэгтэй вэ гэхээр бяцлах хэрэгтэй болдог. Тэгэхээр бодит оршихуй мөн чанарыг яг шинжилэн одоо танихад юу хэрэгтэй вэ гэхээр одоо тэр шалгадгийн тайлбар гэдэг ном маань одоо 4 бүлэгтэй. 4 бүлэгтэйг одоо хамгийн эхний бүлэг дээр нь бол одоо яг тэр үнэн нотлохоо гэж юу гэлдэг гэж тийм ээ. Аливаа зүйлийг нотлдог үнэн нотлохоо гэж юу гэлдэг. Хуурмаг нотлохоо гэж юу хэлээд байгаа. Үнэн нотлохоо болоход одоо ямар одоо нөхцлүүд тэрэнд одоо шаардлагатай байдгийг гэдэг тэр онолуудын бүгдийг гаргадаг байна. За хоёр дахь бүлэг дээр нь бол одоо хамгийн чухал бүлэг гэж байна. Тэр бүлэг нь бол юу гаргаад байна вэ гэхээр утгатын дөрвөн үнний үднэс
одоо нирваны утгыг нэг өсөндөө нотлон гаргаж ирдэг тийм ээ. Тэгэхээр нэг өсөндөө энэ хоёрдугаар бүлэг дээр нь гарч байгаа энэ утгатын дөрвөн нэг учир шалтгааны үүднээс нотолж түүгээрээ орчлон дэргээд байгаа одоо орчлон гэж яг юунаас бүтээд байгаа? Нирван гэж юунаас бүтээд байгаа? Орчлон бүтээгээд байгаа тэр одоо замнал нь юм. Тэр нирваны бүтээгээд байгаа замнал нь юм гэдгийг учир шалтгааны үүднээс нэрээ нотолсон байдаг гэж тийм ээ. Эдгээр ингээд одоо бид нэр нарийн судлаад ингээд таниад ирэх юм бол тэр орчлон хийгээд орчлон бүтээгээд байгаа замналыг нирван хийгээд нирваны бүтээгээд байгаа зам мөр хоёрыг ингээд таниад ирэхээр тэрэнд одоо ингээд юу хийж эхлэх нь шүүлт өөрөө хийж эхэлнэ гэж байна. За ингээд ирэхээр биднээс дотоод оюуны гэмүүд өөрөө хариуцах ийм үйл явцад ингэж явагдана. Тэгэхээр энэ утгатын дөрвөн нэг үнний сургаалыг одоо илүү нарийн задлж үзэж сурах нь их чухал байна л тийм. Утгатын дөрвөн дотор ч одоо эхний хоёр нь бол одоо орчлон хийгээд орчлонгийн шалтгаан, дараагийн хоёр нь бол нирван хийгээд нирваныг олох зам мөр гэдэг юм хоёр хэсэгт хуваагдаад байгаа шүү дээ. Хоёр үннээрээ тийм. Тэгэхээр энэ орчлон хийгээд орчлонгийн шалтгаан нирван хийгээд нирваныг өрөх зам мөр энэ хоёрыг одоо илүү нарийн задлж учир шалтгааны үүднээс таньж ойлгож ухаарах нь өөрөө бид нар өөрийн дотоод оюун санаагаа хариуцгах оюун санааны тэр бүхний одоо арилгах ийм арга болж эхлэх юм аа гэж. За тэгээд дээрэс нь одоо хоригдохуун орон хийгээд оронтон хоёрын дотроос алинд нь голлож хор хүргэх ёс. За тэгэхээр одоо хоригдохуун дотор хоёр байх нь тийм ээ. За бид нар одоо дотоод оюун санааны дотоод оюуны сэтгэлийн гэж хэлэхэд тэр чи юунаас бий болоод байгаа юм? Мухаас бий болоод байгаа юм гэж. Тэгээ тэр өөрөө мухаас бий болоод байгаа учраас тэгвэл тэр мухагч нь өөрөө хоригдохуун болчих чинь гэж тийм хоригдохуун. Мухаг өөрөө хоригдохуун болж байгаа маа гэж. Тэр мухагийн одоо бодоод байгаа өнцг нь одоо жишээ нь бид нар ингээд мухаг гэдэг зүйл чинь өөрөө ямар нэгэн ойлголтыг бий болгочод байгаа шүү дээ тийм. Тэр мухаг өөрөө хоригдох юм бол мухагийн өөрийнх нь одоо бариад байгаа тэр тодорхойлолт аливаа зүйлийг ийм тийм гэж тодорхойлоод байгаа тэр тодорхойлолт нь өөрөө бас хоригдох юм аа гэж. Тэгэхээр энэ дээр одоо орон хийгээд оронтон гэж шүү дээ. Хоригдохуун дотор хоёр байна гэж. Хоригдохуун орон, хоригдохуун оронтон гэж. За хоригдохуун орон гэдэг нь тэр мухагийн өөрийнх нь одоо ийм тийм гэж одоо баримтлаад байгаа тэр одоо объектлог байдлыг нь орон гэж хэлээд мухаг өөрийг нь оронтон гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар одоо өөрийгөө одоо мөх бус байсаар итэл өөрийгөө ингээд нэг яг бид нар бол яг бодлоор нь бол өөрийгөө би мөх гэж бодохгүй ч гэсэн биднээс сэтгэлд яах нь өөрийгөө нэг өгөхгүй юм шиг л яваад ах юм шиг нэг тийм бодоод байдаг. Өнөөдөр ч өгөхгүй өглөө босоод за би өнөөдөр ч өгөхгүй тэгэл маргааш өглөө босон бол би өнөөдөр ч өгөхгүй дээ. Тэрээс өглөөний талаар ерөөсөө тийм өөрийгөө л одоо өдөр болгон л амьд байх юм шиг л бодоод байдаг юм. Тийм бодол байдаг гэж тийм. Тэгэхээр тэр нэг өөрийгөө ингэж өдөр болгон л одоо өгөхгүй юм шиг амьд байх юм шиг бодоод байгаа тэр бодлыг бол мөнхөд барих үзлэг гэдэг юм шүү дээ. Өөрийгөө мөнхөд бариад байгаа. Тэр өөрийгөө мөнхөд бариад байгаа тэр бодол маань одоо хоригдохуун оронтон байна тийм ээ. Тэр өөрийгөө мөнхөд бариад байгаа бодлын өнцгт одоо чи өөрөө мөнх болж үзэгдээд байгаа нь өөрөө хоригдохуун орон байна тийм ээ. Тэгэхээр энэ хоёрын дотроос алинд нь голлож хор хүргэх ёс гэж. Тэгэхээр энэ хоригдохуун оронтон хоёрын яг алийг нь голлож одоо няцаах хэрэгтэй юм гэж тийм ээ. Тэрийг мэдсэн одоо тунгаах хэрэгтэй байна л да. Тэгэхээр энэ хоёрыг одоо анхлан бол одоо хоригдохуун орныг нь маш сайн няцаах хэрэгтэй юм гэж. Хоригдохуун орныг нь няцаахын тухайд эхлээд хоригдохуун орноо таних хэрэгтэй гэж тийм ээ. Тэгэхээр би өөрийгөө одоо мөнхөд бариад байгаа юм бол би өөрийгөө мөнхөд бариад байгаа. Надад нэг тийм
өөрийгөө хөхгүй юм шиг мөх гэж мөнхөд барьсан бодол байх нь л. Тэгэхээр би яг өөрийгөө мөх гэж бодоод байгаа тэр бодлын хувьд бол би яг мөх юм уу биш юм уу? Би мөх байх юм бол яг ямар байх юм, тийм ээ? Тэгэхээр би мөнх байна гэж тэр бодол маань бодоод байгаа тэр би мөнх гэдэг маань яг юу юм бэ гэдгээ тэгээд бид нар өөрсдөө тодорхойлох хэрэгтэй юм байна. Хоригдхон орон гэдэг зүйл тийм ээ. Тэгэхээр би яг өөрөө яг яагаад мөнх бус болоод байгаа юм бэ гэдэг тэр учир шалтгаан нь өөрөө өөртөө нотлох хэрэгтэй байна. Тийм өөрөө өөртөө тэр учир шалтгаан тооцох хэрэгтэй. Тэгээд ирэхээр бид нар тэр хоригдхон орон буюу би чинь мөнх биш юм бэ шүү дээ гэдэг тэр ойлголт нь орж ирэхээр хоригдхон орныг бид нар яах нь няцааж эхэлж байгаа. Тэр хоригдхон орондоо юу өгч байна? Маш том одоо няцаалт гаргаж ирж шít. Тэгээд ирэхээр би чинь одоо мөнх бус юм байна гэсэн ойлголт бид нар гарч ирэх юм бол одоо тэр ойлголтоо яах нь цааш нь ингээл байнгын нөгөө санамсар мэдэмсрээр тэр ойлголтоо ингээл өөртөө ингээд байнгын дотор сэтгэлдээ эргэлдүүлж явах хэрэгтэй гэж. Одоо ингэж одоо эрчимтэй байлгаж явах хэрэгтэй. Би мөнх бус юм байна гэд тэр ойлголтоо зүгээр нэг хадгалаад тэр авдрын дотор хийчих биш тийм ээ. Өөрийгөө тэр мөнх бус гэдгээ байн санаж тэр мөнх бус гэдэг тэр бодол оюунаа өөртөө байнгын сэрүүн байлгаж ингэж явах тийм. Ингээд яваад ирэхээр нөгөө хоригдхон оронтон маань няцаагдаж эхэлнэ гэж тийм. Тэгэхээр эхлээд бол одоо бид нар хоригдхон орныг няцаах нь дараад нь хоригдхон оронтноо няцааж дараалалаар бол ингэж явах хэрэгтэй юм. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар одоо хоригдхон орон боёо. Тэр хоригдхон орноо няцаана гэдэг чинь бодит байдлаа одоо таньж авахыг хэлээд байна шүү дээ. Эхлээд бодит байдал чинь яг юу юм бэ гэдгээ тодорхойлж сур. Бодит байдлаа тодорхойлж сурцсан бол одоо яг тодорхойлж авсан оюун бодлоо өөртөө байнгын сэрүүн байлгах гэж байна. Тэгэхээр эхлээд хоригдхон орныг няцаагаад дараад нь хоригдхон оронтон энийг няцааж за ингэж явах юм аа гэж. За ямар зүйлээс эндүрлийн сур үүсдэг ёс. Тэгвэл тэр хоригдхон оронтон гэдэг байгаа. Тэр дотоод оюуны гим гэдэг байгаа. Тэр зүйл чинь яг юунаас суурж бий болоод байгаа юм тийм ээ. Ямар зүйлээс эндүрлийн сур үүсдэг ёс. Эндүрлийн суурийг танин барьдаг ёс тийм ээ. Тэгэхээр биднээс энэ одоо өөрийгөө мөнхөд бариад байгаа энэ бодол өөртөө шунаад байгаа юмд одоо уурлаа, домогдоо татаархаад байгаа. Энэ одоо дотоод оюуны гимүүд энэ нэг одоо хоригдхон оронтны төлөвд чинь яг ямар үндэс суурнаас бий болоод байгаа юм бэ гэдгийг таних хэрэгтэй байна тийм. Энэ ямар үндэс суурнаас бий болоод байна гэхээр нөгөө эзэн бид барьсан үзлээс бий болоод байна гэж хэлээд байгаа шүү дээ тийм. Тэгэхээр ямар зүйлээс эндүрлийн сур үүсдэг ёс. Тэгэхээр тэр эзэн бид бариад байгаа тэр эндүрлийн суурь маань яг юунаас бий болоод байгаа. Тэр эндүрлийн суурийг танин барьдаг ёс. Тэр эзэн бид бариад байгаа тэр эзэн бий үзлээ танин барьдаг ёс. Тэрхүү эндүрлийн суурь нь эргэтний ухаанд үзэгддэг ёс. Тэгэхээр бид нар ингээд сэтгэл маань одоо ямар нэгэн зүйлийг одоо ингэж хараад сэтгэл маань яг ямар үзэл санаанд автна бид нар өөрсдийн таван мэдрэхүүгээр яг тэр үзэл санаагаа дагуу юмыг тийм гэж харж эхэлдэг гэж тийм ээ. Тэрхүү өндөрлийн суурь нь эргэтний ухаанд үзэгддэг ёс. Түүнд бодол сэтгэл зуурдаг ёс. Тэгээд эргэтний ухаанд үзэгдээд ирэхээр нөгөө нэг үзэл санаа маань улам тэр эргэтний ухаанаа дагаад батчиж ирэх юм тийм ээ. Одоо бид нар ингээд одоо нэг зүйлд ингээд шунаж эхлэх юм байна л да. Одоо нэг юм гадны ямар нэгэн материал үзэл бид нар шунсан шунал төрлөө. Шунал төрөнгөд одоо бид нар нүдэрээ ингээд харах юм. Нүдэрээ харангуут нэрэн чинь их гоё юм аа. Нэрэн чинь юм аа гэд нүдэрээ хараад тэр нүд мөн одоо тэрэнд ингээд нөгөө нэг шунсан шуналд автаж эхлэх юм тийм. За ингээд эхлэхээр
нөгөө нүдмэн тэрэндээ автж эхлээд тэгээд одоо нөгөө биемэн тэрийг хүртэх авахыг хүссэн хүсэлтэд автаад биеэрээ одоо тэрийг хүртэх авах тийм үйлдэл хийж эхлэх юм. За эдгээр маань ингээд эргэтний ухаан маань одоо дотор сэтгэлд байгаа нөгөө шунсан шунлынхаа үзэгдлийн дагуу хөдөлж эхэлж байна. За ингээд хөдлөөд биднээсийн бие эрхтэн маань тэр дотор сэтгэлийнхээ бодлыг ингээд бийжүүлээд хийгээд ирэхээр нөгөө дотор сэтгэлийн бодол маань улам хүчээ авч эхэлнэ гэж тийм. Даныг басна тэр маань ингээд галдаар тосож байгаа юм шиг юм болох нь шүү дээ тийм. Бид нар зүгээр сэтгэлдээ нэгэн бодцоод тэрийг ингээд 5 мэдрэхүүгээр бие эрхтнэрээ бийжүүлж хийхгүй байх юм бол тэр дотор сэтгэлд байгаа бодол бол тэгэл нэг одоо бодол төдийлөлтөх нь. Тэрийг бид нар ингээд 5 мэдрэхүүгээр бийжүүлээд хийгээд эхлэхээр нөгөө бодол маань одоо яах нь шал өөр төвшөнд улам хүчтэй болж эхлэх юм шүү дээ тийм. За түүнд бодол сэтгэл зуурдаг гэсэн гэж. Тэр ингээд эрхтний ухаанууд буюу биднээс бие эрхтэн өөрөө тэр дотоод сэтгэлийн одоо тэр эндүрлээ дагаад юм хийгээд эхлэхээр тэр дотоод сэтгэлийн эндүрэл мань улам одоо зуурдаг яс буюу нөгөө шунсан шунал маань тухайн шунсан зүйлдээ бүр ингээд тэрэндээ бүр амдсч эхлэнэ амдшаад эхлэхээр тэрнээсээ бүр салж хагас чадахгүй тийм одоо хэцүү байдалд орж эхлэх нь л тэрийг одоо зуурдаг сэтгэл зуурдаг яс гэдэг. За оюуны өнцөгт үзэгдэл нэрийдэл холилдон байдаг яс. За оюуны өнцөгт үзэгдэл нэрийдэл хоёр холилдон байдаг гэж байна. Өвдсөөр тэр хорийг ялган зааглаж бодол сэтгэлийн барилтыг няцаах ёс. Энэ дээр ингээд маш олон зүйлүүд яваад байна л дээ. За оюуны өнцөгт бол биднээсийн оюун санаанд бол одоо үзэгдэл нэрийдэл хоёр холилдож байд юм а гэж тийм ээ. Намдаг. Үзэгдэл нэрийдэл хоёр. Үзэгдэл бол одоо жишээ нь бид нар ингээд ширээн дээр нэг аяг харлаа тийм ээ. Өнөөдөр аяг харангууд маргааш тэр аяг шиэнэр байж лээ. 7 өдрийн дараа байж лээ. Сарын дараа байж лээ. Тэр бүтэн сар тэр аягийг харахад тэр аяг ерөөсөө өөрчлөгдөхгүй. Харахад л да. Үзэгдэл нь бол ингээд өөрчлөгдөхгүй байгаа юм шиг бидэрт тийм үзэгдэл ураад байна да. Тэгмэд бид нар оюун санаанд яах нь нэрийдэл буюу одоо тэр аягыг мөн хэмшгээр биднээс оюун санаа тодорхойлж эхэлнэ гэж байна. Тэрийг одоо нэрийдэл гэж хэлээд байгаа юм л да. Тэгэхээр тэр үзэгдлээс үүдээд бид нар яах нь дотор сэтгэлд маань тухайн зүйлийг ийм тийм гэж сэтгэл маань хүлээж авч эхлэхийг нэрийдэл гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр энэ үзэгдэл нэрийдэл хоёр бол ингээд холилдож байдаг ёс. Өвдсөөр тэр хоёрыг ялган зааглаж бодол сэтгэлийн барилтыг няцаах ёс. Тэгэхээр энэ өвдсөөр буюу номонд заасан арга өвдсөн үднэс тэр үзэгдэл нэрийдэл хоёрыг яах нь ялгаж зааглаж сурах ёстой гэж. Тэгэхээр яг тэр үзэгдээд байгаа үзэгдэл маань яг үзэгдэж байгаа шигэ муу юм уу биш юм уу гэдэг үүднээс ингэж одоо яах нь тэр үзэгдлийн дагуу өөртөө нэрийдэл бий болгоод явахгүй байх. Нэрийдэл гэдэг нь ойлголтыг хэлээд байгаа юм тийм ээ. Яг тэр үзэгдлийн дагуу ойлголтыг төрүүлээд явах нь өөрөө одоо тэр үзэгдэл яг үнэн үү хотлоо гэдгийг ялгаж зааглаж сурах тэр чадвараас л одоо хамаарх юм байна л. Тийм үзэгдлийг одоо үнэн хотлоо гэж ялгаж зааглах тэр чадвар биднэрт одоо байхгүй бол тэр үзэгдлийг дагсан ойлголт яваад. Үзэгдэл гэдэг бол өөр их тийм юу бах нь л да. Маш их одоо анхааруулжтай зүйл хана тэ үзэгдэл гэдэг бол. Биднээс сэтгэлд одоо яагаад ингээд аминж үзэл, бие үзэл, шунал уур энэ төр ингээд маш хүчтэй. Биднээс сэтгэлд ингээд ноёлоод байгаа юм байна гэхээр бид нар тэр үзэгдэл гэдэг зүйлд ерөөсө шүүлтүртэй хандаж чадахгүй байгаа учраас л ийм болчиход байгаа маа гэж тийм ээ. Үзэгдэлд.
Үзэгдэл шүүлтүртэй хандаад сураад эхлэх юм бол биднес ойлголтууд өөрсдөө шал өөр болж эхлэх. Үзэгдэл шүүлтүртэй хандахгүй болоод ирэхээр л одоо сэтгэл маань яг тэр үзэгдлийн дагуу л одоо юмыг хүлээн авах гэж тийм. Тэгэхээр нэг үзэгдэлд бол би бол ингээд өглөө болгон өдөр болгон өөрийгөө харахад бол өөрөө ингээд нэг мөнх юм шиг л харагдаад байгаа шүү дээ тийм ээ. Одоо барыг залуу наснд бол тэгээд байгаа шүү дээ. Улам л ингээд хатуу чирэг болоод нөх нялх баг цагт бол ингээд жоохон нэлцгаа жоох юм болонгот үйлчээл тэгээд идэг байсан бол 20 нас 30 нас өрөөд ирэхээр би ингээ улам хатуужаад улам ингээд цаг залбаатай болоод ирэхээр нөгөө үзэгдэл нь өөрт нь яхаа нь өөрийг нь ингээд мөнх юм шиг би улам юу болоод байна. Одоо сайжраад байна гэх юм тийм. Нэ тийм ойлголт руу болоод орж эхэлтийн шүү юм л да сэтгэл одоо тийм байдлыг хүлээж авч эхэлдэг тийм. Тийм үзэгдэлд автаж эхэлдэг. Тийм үзэгдэлд автаж эхлэхээр одоо залуу хүн одоо яг нас ингээ 30 20 30 хавцаа байгаа юм залуу хүнд бол нэг тийм одоо өөртөө эртсэн бартсан гэдэг юм уу те өөрийгөө нэг бараг өгөхгүй юм шиг боддог ч гэдэм. Одоо нөгөө нэг баян мөнх аврах юм бэлээ. Миний биеэр нас буугаар бодоход нэвтлэх болоо гэж бодож ирсэн гэж те. Тэгэхээр а, нэг тийм сонир юм яваад байгаа байхгүй хүний сэтгэлийн үзэгдэлт ингээд өөрийгөө нэг тийм мөнхөд барих тийм үзэл нь ингээд янз янзын байдлаар ингээд маш хүчтэй нутагшиж эхэлж шээ сэтгэл дотор. Тэгээ яагаад нутагшаад байна тэр үзэгдэл тэр үзэгдлийг яг тэр чигээр нь хүлээж аваад байгаа учраас л шүүлтэхгүй байгаа учраас л тэгээд байна ч тийм ээ. Тэгэхээр одоо биднэрт ингээд яг одоо амьдралд үзэгдэж байгаа байдлаар бол ингээд би болон бусад гэдэг ингэхээр би гэхээр нэг тийм надад ойр санагдаад үзэгдээд байгаа. Бусад гэхээр нэг тийм хол юм шиг үзэгдээд байгаа. Санагдаад байгаа тийм ээ. Мэдрэгдээд байгаа. Яг энэ үзэгдэл мэдрэмжээ шууд дагаад явчих юм бол би бол яг амин үзэл нь улам л чангараад байна тийм ээ. Бусдыг хөсөр хайдаг тэр одоо зан нь бол улам л бүр даамжраад явчихна. Тэгэхээр өөрт зүгээр өөрт чинь чи өөрөө эрхэм нандин байгаа. Бусад чамд тийм нэг тийм эрхэм нандин биш юм шиг байгаа мэдрэгдээд байгаа. Тэр мэдрэмж үзэгдлээ энэ мэдрэмж үзэгдэл чинь яг зөв юм уу буруу юм уу гэж ялгаж салгаж чаддаг энэ үзэгдлийг шүүж тунгаадаг нэг тийм ухаан байх хэрэгтэй юм шүү дээ. Тэр ухааныг л ажилуулахгүй бол тэгэл нөгөө бусад надад эрхэм нандин биш юм байна. Би эрхэм нандин юм байна гэсэн тэр нэг үзэгдэл мэдрэмж маань намайг ингээл шууд өөртөө хайрцаглаад байгаа явчихна гэж тийм. Тэр хайрцагт орчихвол юм бол тэгээд тэр аминж үзлийн маш хүчтэй одоо юунд давтаж эхлэх нь шүү дээ бид нэр. Одоо нөлөөнд давтаж эхэлнэ тийм. Тэгэхээр нэг тийм өөрт мэдрэгдэж буй зүйл өөрт харагдаж үзэгдэж буй зүйлийг тэр зүйлэл одоо бид нар шүүх чадвар хэрэгтэй л байна л да. Бэлэг ухааны тэм чадамж тийм. За тэгэхээр өвдсөөр тэр хоёрыг ялган зааглаж бодол сэтгэлийн барилтыг няцаах ёстой шүү дээ. Ийм одоо тэр үзэгдлийн шүүн тунгах байдлаар ингэж тэр бодол сэтгэлийнхээ одоо тэр үзэгдэлд хүлэгдэж буй тэр одоо хүлээсийг няцааж тайлж чадах. За няцаагаад хуурамг биш болон үл үзэгдэхүйг эс зоригдсон нотолгоор багшийн үндэс хэмжээг барьж эс болдог ёс. За тэгэхээр биднээс үзэгдэлт бол юмс бол ингээд үзэгдэл гэдэг бол альва зүйлийн яг үнэн мөн чанарыг эзэж тодорхойлж чадахгүй байна гэдгийг ингээд эндээс ойлгож эхлэх юм байна л да бид нар. Тэ яг тэгэхээр үзэгдлийг шууд хүлээж авбал им аюул болоод байна. Шунал уурмах, хатан амах, амин үзэл нөгөө бие үзэл маань ингээд улам дэврээд байна. Тэгэхээр тэр үзэгдэл гэдэг бол өөрөө шинжилвчтэй зүйл ээ шүү. Энд бол
Энэ үсэгдэл гэдэг зүйлийг маш сайн задлж тунгааж шүүлтэртэй хандах хэрэгтэй юм байна гэсэн бодлоор ирэхээр одоо энэ дээрээс юу гарч ирэхээр тэгвэл багш надад гэмтэн юм шиг харагдаад байгаа. Энэ нь өөрөө яг юу вэ гэсэн бодол ингээд орж ирэх юм шүү дээ. Яг тэгэхээр надад үзэгдэж байгаа үзэгдэл чинь өөрөө буруу байгаад байгаа учраас л би тэр үзэгдэл маань ингээд буруу байгаад байгаа. Тэр үзэгдэлд би задлан шинжил хийж чадахгүй байгаас болоод өдөө би одоо шуналтай, уртаа, омогтой, хатаархалтай, аминж үзэлтэй, би үзэлтэй энэ их зовлонд ингээд унчаад байгаа юм байна гэдэг хүн ойлгоод ирэхэд тэгвэл багш надад ингэж харагдаад байгаа юм. Энэ бол яа харахгүй надад нэг асуудал байгаа нь тодорхой байна гэж хүн ойлгож эхэлдэг байна. Тэгэхээр няцаагаад хуурамг биш болон үл үзэгдэхүйн зоригдсон нотлохоор багшийн үндэс хэмжээг барьж ис болдог гэсэн. Тэгэхээр багш надад ингэж үзэгдэж харагдаад байгаа. Тэр багш гэмтэй болоод ингэж үзэгдэж харагдаад байгаа мó? Би өөрөө гэмтэй болоод ингэж үзэгдэж харагдаад байгаа мó гэдгийг одоо шинжилж тунгаах хаас өөр аргагүй болж байгаа. Тийм нөхцөл рүү орж ирэх юм л дээ, тийм ээ. Тэгээд ирэхээр арай өөр юм бодож эхлэв шүү дээ, тийм ээ. Одоо нөгөө нэг хутагтын дөрвөн урд хойд төрөл үүлийн өөр одоо энэ дээр ч одоо ярьсан саяны зүйлүүд төр зөндөө юмнууд орж ирж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ бодмөрийн зориг дотор гарч байгаа дээр одоо гүлмөнкус үүлийн өөр за тэгэл утгатын дөрөв 19 барилга тэр инэрл нөгөөсөл бодийн сэтгэл гэх мэт ийм зүйлүүдийг бид тэр ингээд судлаа таниад ойлгоод тэр ойлголт тэр ойлголтоо бүгдг нь хооронд нь ингээд уялдуулад тэр уялдсан ухаанаар одоо яах нь одоо багшийг харж эхлэх нь л тийм ээ. Багшийн харагдаж буй гэм нь надад яг багш өөрөө гэмтэй болоод ингэж харагдаад байгаа юм уу? Миний оюун ухаан өөрөө гэмтэй болоод ингэж хараад байгаа юм уу гэдэг. Энэ ухаанаа одоо нөгөө нэг тэр бодмөрийн зэрэг дээр гарч байгаа ухаануудтайгаа уялдуулж одоо бид нэр багшийг яаж харах ёстой вэ гэдэг тэр ойлголт маань одоо сууж эхлэх юм байна л. За тэгэхээр дөрвөн ухаан хийгээд Тандрын аймгийн иш шүтэн бурханд нотолдог гэсэн. Тэгэхээр дөрвөн ухаан Тандрын аймгийн иш шүтэн бурханд нотолдог гэсэн гэж байна л да. Багшийг одоо бурхны өмнө чанартай маа гэж нотолдог дөрвөн янз ухаан байна гэж тийм ээ. За тэгэхээр дөрвөн ухаан гэдэг нь одоо юу байх юм л те? Одоо дөрвөн ухаан гэдгийг бурхан номонд бол одоо юу гэж тайлбарлаад байна вэ гэхээр одоо ийм дөрвөн ухаан байгаа юм. За жаарай. Дөрвөн ухаан нь болохоор юу юм гэхээр жам ёсны ухаан гэж байгаа тийм хамгийн ихний жам ёсны ухаан. Хоёр дахь нь бол одоо үйл бүтгэн ухаан. Гурав дахь нь бол одоо харгалзахын ухаан. Дөрөв дэх нь бол одоо зохис. За Тебодбирийг ба гэхээр одоо зохисыг нотлох ухаан тийм зохистойг нотлох ухаан гэх юм тийм. Тэгэхээр бид нар одоо багшийг одоо бурханд бүтээхэд ийм дөрвөн ухаан хэрэгтэй л байгаа юм л да. За жам ёсны ухаан гэдэг нь за хамгийн түрүүнд одоо зохистойг нотлох ухаан гэж байна тийм. Багшийг одоо бурхан юм аа гэж. Багш бурхан юм аа гэдэг нь яг зохистой юм бэ. Энэ зохистой чи ямар учир шалтгаан нотлогдоод байгаа юм тийм ээ. За хоёрт нь бол одоо багш бурхан болж байгаа нь харгалзахын ухаан гэж байна. Харгалзахын ухаан. За тэгээд үүлийг нотлох ухаан жам ёсны ухаан. За тэгэхээр энэ дөрвөн ухааны үүднээс одоо багшийг бурхан гэж одоо нотолж бид нар харах хэрэгтэй болчиход байна л. Тэгэхээр энэ дөрвөн ухааныг бас судлах хэрэгтэй болчих тийм үү? За тэгэхээр ер нь бол одоо энэ дээр нэг гарч байгаатай үл үзэгдэхүйг зоригдсон нотлохоо гэж хэлж байгаа тийм үү?
За ийм нэг бурхны номонд одоо гардаг ийм нэг олон янзын нотлохын ухаанууд байдаг байна л. Тэгэхээр одоо юу гэж хэлж байна гэхээр а, чамд одоо тэр эрдэм нь үзэгдэхгүй байлаа гэд а, багш одоо чамд бурхан бурхан болж одоо харагдахгүй байлаа гэд багш бурхан биш гэдгийг чи нотолж чадахгүй тийм ээ. Яагаад тэгэхээр одоо чамд одоо шунал урам махаг атаа омог гэд маш их зүйлүүд байна гэж тийм ээ. Чиний шунал яагаад аривжээд байгаа юм? Чи өөрийгөө яагаад мөнхөд бариад байгаа юм? Чи яагаад өөрийгөө өөртөө амин жүжиглээр хандаад байгаа юм гэхээр ерөөсөл чи өөрийгөө бусдаас чамд одоо чи өөрөө бусдаас илүү эрхэм нандин гэдэг нь чамд өөрт харагдаад мэдрэгдээд ингээд байгаа. Тэр нэг мэдрэмж үзэгдэлтэй л автснаас болоод чи одоо бусдыг өөрөөсөө одоо илүүд үзэж чадахгүй махад бусдыг өөртөө ижил их шарч чадахгүй байна гэж тийм. Бусдыг өөртөө ижил их шарч чадахгүй байгаа учраас л одоо нэгсэндээ бусдыг гадуур орхсон, бусдыг одоо дорд утсан, бусдыг үл тоомсорсон тийм байдал руу орж эхлээд тэр нь өөрөө ингээд өөртөө шунсан шунлыг а өөр одоо өөрөөрөө одоо барднсан барданлыг гэж гаргаж ирээд. Тэгэхээр нэгсэнд эн чинь ингэж гарч ирээд байгаа учраас одоо энэ дэр юу гэж хэлээд байна вэ? Тэгэхээр нэгсэнд яг бусад гэдэг бол одоо чамтай ижил тэгш юм а гэдэг нь бодит байдал дээр ууг нь бол бодит үнэн нь бол тэр юм а. Бодит үнэн нь тэр боловч чамд өөрт үзэгдээд байгаа мэдрэгдээд байгаа тэр үзэгдэл мэдрэмжээс үүдээд тэр бодит үнэн нь өөрөө хуурам юм шиг чамд мэдрэгдэж байна шүү дээ. Тэгэхээр багш гэдэг бол өөрөө чамд чи ингээ харахад бол багш бол одоо гимтэй маш их одоо игэлж ирэн юм шиг харагдаад байгаа боловч багш яг тийм байх албагүй гэж. Яг тэгэхээр чиний ухаанд чиний бодоо сэтгэлд яг түрүүний ярьсан шиг юм үзэгдэж байгаа шиг үнэн байх албагүй байгаа даа гэж. Тэгэнгүүт тэгвэл одоо багш яаж бурхан биш юм тийм ээ. Багшаа одоо яагаад бурхан гэж хэлээд байгаа вэ гэхээр энд одоо нэг зохистой учир шалтгаан одоо хэрэгтэй байна гэж тийм. Тэр зохистой учир шалтгаан нь одоо юу байгаад байна гэхээр одоо нэг ингэж хэлэх юм л дээ. Одоо багш яагаад бурхан болоод байгаа юм бэ гэнгүүт за хамгийн түрүүнд одоо үүлийг нотлсон ухаан гэж хэлнэ. Үүлийг нотлсон ухаан гэдэг дээр юу гэж хэлээд байна вэ? Багш яагаад бурхан юм гэхээр багш бурханы одоо үйл зохиолын хамгийн эрхэм нандин үйл зохиолыг чамд үзүүлж байгаа. Тэр үүлийг нотлох ухаан гэдэг юм. Үүлээр нь нотлох ухаан. Бурхан багшаал одоо өөрөө юу гэж альцсан байна гэхээр бурхан чадагч нуугаад гэж. Чадагч гэдэг нь бурханы хэлж байгаа. За бурхтууд бол амьтны зовлонг усаар угааж арилгахгүй. Амьтны зовлонг матраараа арилгахгүй. Хилэнцээг нь усаар угааж арилгахгүй. Өөрөөр хэлбэл бусдад юу л өгөхгүй. Бурхан бол амьтны зовлонгоос аврах хамгийн эрхэм сайн арга нь бол амьтанд ном номлох юм аа гэж. Тэгэхээр бурхан багш өөрөө амьтны зовлонгоос аврах хамгийн эрхэм зохиол нь хамгийн эрхэм үйл нь юу гэхээр ном номлох гэд бурхан багш өөрөө өлөн өсөрсөн байна гэж. Тэгэхээр багш гэдэг бол чамд тэр бурханы зохиолуудын хамгийн эрхэм нандиныг чамд үзүүлж байна гэж. Тэгэхээр үүлийг нотлох ухаан гэдэг нь энэ байна л. Тэгээд дараад нь болохоор за багш яагаад бурхан болж байгаа юм бэ? За дэвбэрэг буюу харгалзах ухаан. За харгалзах ухаан гэдэг нь одоо юу хэлээд байна гэхээр
Багш бол одоо бурхан юм аа. Яагаад юм гэхээр чамд харгалзаад одоо ингэх нь одоо 3 цагийн 10 цагийн хамаг бурхад ингээд одоо тэргүүл шүүл цагаас ингээд хязгааргүй олон бурхад амьтад одоо гэгэрсэн байх нь л төгсгөөр л төрсэн байх. Одоо бурхан багш одоо 2500 жил өмнө бурхан багш төгсгөөр л төрсэн байх нь. Тэгээд бурхан багшаас одоо өдөө хүртэл биднээсээ зал одоо 2500 жилийн хооронд ингээд бурхан багш шиг ингээд гэгэрсэн хүмүүс төгсгөөрсэн хүмүүс одоо маш олноор төрөн гарсан байх нь л. Зүгээр энэ 2500 жилийн дотор ингээ харахад ийм байхад бид нар одоо тэргүүлшгүй цагаас ингээ төрөл авсан. Тэргүүлшгүй цагаас авсан төрөл тутам ингээ тооцох юм бол одоо төгсгөгөрлийн утга төрсэн тэр амьтад бол тоошгүй олон байна гэж. Тэр төгсгөөр төрсэн одоо яг над шиг ингээ одоо эгэлжирийн амьтан байж байгаа төгсгөөр төрсэн бурхад тийм олон байхад тэр олон бурхтын сэтгэлд би бол яг ижил хайрлагдд юм байна л да. Ижилхэн хайрлагддаг гэж тийм ээ. Одоо тоошгүй олон бурхан бол намайг хайрлаж байгаа тэр хайр нь надад туслах тэр сэтгэл нь маш хүчтэй байдгаар ив ижлэх юм. Тэгэхээр одоо би яг ингээд хүний төрөл олцсон байна. Тэр бурханы хамгийн эрхэм зохиол бусан тэр ном сургаал айлдах. Тэр бурханы хамгийн эрхэм зохиолоо үзүүлэх хамгийн боломжтой төрлийг би одоо олцсон байх нь л да. Юм ойлгодог. Ойлгосноо шүүн тунгааж чаддаг. Шүүн тунгааснаа хэрэгжүүлж чаддаг. Хэрэгжүүлж мөрцнөө өөртөө ингэж одоо дадал хэвшил болгодог. Тэгснээр ингэж өөртөө нь ашир хүчтэй өөрчлөлт гарах боломжтой. Тэр бурхтуудын хамгийн эрхэм зохиол болсон ном айлдах тэр зохиолыг нь хүлээж авах хамгийн боломжтой тийм цаг өгтөнд боломжтой тэр үеийг нь би одоо олцсон байгаа учраас тэр 3 цаг 10 цагийн хамаа бурхад бол надад туслах тэр их хориглон хайрлсан тэр сэтгэл нь би одоо энэ амьтанд туслах хамгийн сайхан боломж одоо л олдлоо гэсэн шиг яриасан. Одоо номон дээр бол тэгж хэлээд байгаа юм л да. Өмхөрсөн махан дээр батхан уурж байгаа мэт гэж тийм. Бурхад бол тэр чамайг хайрлж өтер одоо хязгааргүй олон бурхан бол чиний төлөө бол одоо жинхэнэ одоо чамайг зовлонгоос аврах үлээ хийх нь бол зохистой юм аа гэж. Тэгэхээр энэ харгалзах ухаан гэдэг нь юм байх юм л да. Чамаас харгалцсан тийм буюу одоо асар олон бурхад босоо нар чамайг хайрлаж байгаа. Чиний тусыг одоо хизээ хийвэл болох л доо гэдэрсэн ингээл боломжийг анаад байж байгаа гэж тийм. Тэр одоо яг чамд энэ тэр хамаг бурхтын тусны хүрэх боломж нь бүрдсэн байхад тэр бурхад бол чам дээр одоо өмхөрсөн махан дээр одоо батхан орж унат бурхад бол одоо чамд ингэ туслах гэж одоо хамаг өөрийнхөө одоо сэтгэл зүрхөө зориулах нь хамгийн боломжтой цаг нь одоо ямаа гэж. Тэгэхээр энэ чамд одоо тэр бурхны хамгийн эрхэм зохиолыг үзүүлж багш бол бурхан яг үнэхэр муу юм а гэдэг нь хоёр дахь нотолгоо нь юм а гэж тийм ээ. Одоо нийгмэрхөө одоо энэ харгалзах ухаан гэдэг нэг иймэрхүү маягаар яваалаад байна. За тэгээд жам ёсны ухаан гэдэг бол юу гэж хэлээд байна гэхээр багшийн өөрийнх нь одоо тэр дотоод мөн чанар нь одоо ингэж хэлж яхах нь л дээ. Яг жам ёсны дом бол бурхны тэр ариун мөн чанар амьтны дотоод сэтгэлийн ариун мөн чанараар ялгаагүй маа гэж тийм. Та хамаг амьтанд юу байгаад байна гэхээр бурхан болох тийм юу байгаад байна. Хөрөнгө байна гэсэн тийм. Хамаг амьтанд яагаад бурхан бол хөрөнгө байгаад байгаа гэхээр хамаг амьтны сэтгэл өөрөө ариун мөн чанартай юм. Сэтгэлийн уг чанар. Одоо жишээ нь бид нар ингээд нэг шавартаа ус ууя гэж үдээ тийм ээ. Шавартаа ус ингээд хутгаал ингээд хийчих тэр ус бол ингээд асар шавартай бохир зоон байна. Гэхдээ тэр ус ингээд цэвэр ус болох тийм нөөц болцоо нь буюу цэвэр ус болох тэр одоо чадамжинд тэр усанд өөрт нь байж идэг. Тэгэхээр тэр ус бол одоо өөрөө угаасаа тийм цэвэр хизээч хизээч цэвэршиж чадахгүй тийм зүйл мөн үхэр биш. Цэвэршиж чаддیں۔ Ягаад тэр ус цэвэршиж чаддаг вэ гэхээр тэр усанд өөрт нь тийм тунгалаг
цэвэр чанар байна гэж. Харагдахад бол тэр бас бол одоо маш бохир заван харагдаад байгаа ч өөрөө тийм тунгалаг цэвэр чанар төр усанд байгаа учраас. Яг тэрэн шиг амьтны сэтгэлд өөрт нь тэр шунал ур мохыг атом омгоос одоо ингээ харахад бол тэр яг шунал ур мохыг атом омог яг л тэр амьтны сэтгэлтэй нэг юм шиг харагдаад байгаа боловч нарийн ажиглах юм бол тэр амьтны сэтгэлд тийм тунгалаг цэвэр ариун чанар байдаг гэж тийм. А тэр амьтны сэтгэлд байгаа тэр тунгалаг цэвэр чанар нь тэр бурхны тунгалаг цэвэр чанар хоёр ерөөсөө усны тусал мэт ижил ялгаа байхгүй. Тэгэхээр жам ёс буюу байглаасаа гэдэг чтэй. Цаад уг мөн чанараар бол хамаг амьтан юм байхад миний багш бурхантай тийм байх нь яг тэр чанараараа ижил байх нь гарцаагүй юм гэж тийм. Тэр нь бол цаад уг жам ёсны мөн чанараар ч миний багш ерөөсөө бурхантай ижил юм байна гэж тийм. А нөгөө талаас нь бол одоо хамгийн сүүлийнх нь бол одоо за Табадуби эрэг багч хамгийн сүүлийнх нь одоо зөкстөг нотлох ухаан гэж байна. Зөксөр нотлох одоо багшийн бурхан гэдгийг нь одоо бас нэг өөр ухаанаар нотлно гэхээр одоо ингэж хэлж яах юм л те. А одоо юу гэх юм гэхээр багш бол бурхан юм а. Яагаад юм гэхээр бурханы сэтгэлд байгаа хамаг эрдэм бүхэн багшаар дамжиж чамд орж ирээд байна гэж тийм ээ. Багшаар дамжиж орж ирээд. Нэг учир шалтгаан бол энэ ахын багшаар дамжиж орж ирдэг. Яагаад багшаар дамжиж орж ирдэг юм гэхээр одоо жишээ нь бидэрт ингээд одоо өвдөс гэдэг нэг зүйл байна тийм ээ. Өвдөс гэдэг. Өвдөс гэдэг зүйл бол яад юм бэ гэхээр тэр өвдөс гэдэг зүйл биднээс сэтгэлд орж ирэхгүй бол биднээс сэтгэлд эрдэм соёолдгүй юм. Эрдэм соёолдог. Яг бид нар ингээд нүгэл хийж болохгүй, буян хийх хэрэгтэй гэдэг ойлголт байгаа учраас бид нар нүгэл хийхгүй, буян хийгээд ингээд яваад иж болох нь. Гэхдээ яг тэр өвдөс гэдэг зүйл нь орж ирэхгүй болохоор биднэрт яг ингээд бидний сэтгэл өөрөө тэр буянтайгаа сүлэлдэж чаддаг байх юм л та. Тэр буян миний сэтгэл хоёр ингээд бүр ингээд ус суу мэт сүлэлдэж чаддаг юм а гэж. Яагаад юм гэхээр тэр өвдөс гэдэг зүйл нь орж ирэхгүй болохоор миний сэтгэл үе үе ингээд нэг сүү шиг сайхан цайлган байж байгаад гинт үе үе ингээд муухай болоод эхэлнэ. Тэгээ шавартай хэлдэг ч юм уу. Гинт үе үе ингээд одоо хар цагаан элдв янзын бүр дорой авчдаг гэдэг шиг сүү шиг цагаан тийм сайхан байж чаддгүй юм байна л. Тэгэхээр ягаад бидний сэтгэл тийм болж чадахгүй байгаа юм гэхээр тэр өвдөс орж ирэхгүй байгаа учраас. Яг нь мэдлэг байгаа учраас үе үе бид нэр ингээд зүв бурууга таниад мэдээд байгаа учраас заримдаа уурлал, заримдаа нэг сайхан сэтгэлтэй болол, заримдаа нэг ингээд яваад байгаа. Гэхдээ бидний сэтгэл яг хоногийн 24 цаг байнгын тэмнэг тэр буйны сэтгэлийн мөн чанар дээр миний сэтгэл өөрөө яг тэр өнгөн дээр оршиж чадахгүй байна гэж. Тэгээ тэр өнгөн дээр оршоод үзүүл чинь нэрээс тэр өвдөс гэдэг зүйл юм гэж. Тэр өнгөн дээр оршоод үзүүл нь өвдөс учраас тэр өвдөс нь хинээс орж иж байна? Багшаас орж ирдэг тийм ээ. Тэгэхээр багш бол одоо тэр бурхан багшийн өөрийн сэтгэлд ирхшээсэн тэр эрдмийн тэр өвдөс нь бурхан багшийн шавд дамжаад тэр шавьяас тэр шав нь өөрийнхөө шавд дамжуулаад тэр шав нь өөрийнхөө шавд дамжуулаад ингэж явсаар хагаад миний багш дамжаа тэр одоо өвдөс нь надад орж ирж байна. Тэгэхээр ингээ харахад бол одоо энүүднээс харахад бол одоо багш өөрөө одоо бурханы мөн чанартай юм байна гэж тийм ээ. Тэгэхээр нэгсэндээ ингээд одоо иймэрхүү одоо дөрвөн янзын нотлохоо энэ төрөөр ингээ харах юм бол багшийг одоо бурхан гэж бид нар харах бүрэн
үндэслэлтэй байгаад байна гэж тэ. За мөн Дандрын аймгийн иш сургаалууд дотор бурхан багш өөрөө альцсан байна. Ирээдүйд одоо эгэл дүр байдлаар би амтны тусыг бүтээнэ гэж тийм ээ. Одоо дээрэс нь одоо бэлэг барамтын сургаал гэх мэтийн сургаалууд дотор бол одоо бурхан багш хамгийн сүүлдэнд гэж альцсан байна л да. А энэ бэлэг барамтын сургаалыг хэн бэлэг барамтын сургаал суралцж байна? Хэн бэлэг барамтын сургаалыг номлож бусдад сургаж байна? Тэр өөрөө бурхан багш юм шүү гэж тийм ээ. Бэлэг барамтын сургаалыг хэн номлож байна? Номлож байгаа тэр хүн өөрөө бийг ахуулна гэж тийм ээ. Гэх мэтэр ингээд бурхан багш бол одоо өөрөө ингээд тийм иш үзүүлсэн байна гэж. Яриад одоо маш тийм эгэл энгийн дэм одоо шуналтай, ууртай, омогтой, атаархалтай, элдв янзын одоо гим алдаатай тийм одоо эгэл дүр байдлаар юу одоо амьтны тусыг бүтээнэ, амьтанд одоо тэр ном сургаалыг түгээнэ гэж өөрөө ингэж одоо өөрийнхөө альцсан зэрлэг сургаал дотор ингэж гэрээсэлж гэдэг шиг ингэж үлдээсэн байна гэж. За хуурамч иш бол мөн чанарын нотлогоогоор зарилгын ач ихтэд нотолдог ёс гэж тийм ээ. За энэ мөн чанарын нотлогоогоор зарилгын ач ихтэд нотлно гэж шүү дээ тийм ээ. Багш одоо надад яагаад ийм ачтай юм бэ? Тийм ээ. Яагаад ачтай юм гэхээр одоо багшийн нөгөө нэг багш сүсэг бишрэл төрөлхийн хоёр том саад байна гэсэн чинь эхнийх нь бол одоо багшийг эгэл тараад байгаа. А эгэл тараад байгаа саадыг бол саяны дөрвөн ухааны үднэс дандрын ишлэглэлийн үднэс дайрлах нэ гэж. А багшийн ачийг ачиж санахгүй байгааг мөн чанарын нотлохоогоор нотлох юм а гэж тийм ээ. Багшийн ачиллыг ачид нотлоход за мөн чанарын нотлохоо гэдэг нь одоо юу хэлээд байна гэхээр нэг өсөндөө нэг иймэрхүү юм аа байгаа юм л да. Одоо жишээ нь одоо мөн чанар гэхээр одоо юу гэх юм бэ? Багш одоо надад зүйрлэшгүй ачтай байх нэ гэж. А яагаад багш надад тийм зүйрлэшгүй ачтай байгаад байгаа юм гэхээр ачтай байгаад байгаа юм бэ гэхээр за одоо ингээд бид нар одоо тэргүүшгүй цагаас ингээд одоо төрөл аваад яваад исэн баг. Тэргүүшгүй цагаас ингээд төрөл аваад. За тэргүүшгүй цагаас ингээд төрөл аваад яваад исэн. Энэ төрөл тутамдаа бид нар яг ингээд одоо цэвэр эрүүл ухаанаар цэвэр сайхан өөртөө тустай тийм одоо сэтгэлийг үүсгээд өөртөө цэвэр тустайтай бие хэлний үйлийг хийгээд явсан яг тэр цаг хугацаа хэр байна вэ? Тэр боломж нь хэр байсан бэ гэж бодож үзэх хэрэгтэй гэж. Тэгээ ингээл бодоод тахаар бид нар одоо ингээд өөрийгөө харах юм л да. Бид нар ингээд за өөрийгөө төрсэн цагаас эхлээд харъя гэж тийм үү? Би ингээ баг насндаа ингээд ихэс төрөөд ухаан ороод нөхөлд ороод дөнгөж ярьж эхлээл ингээ явж хахад тэр нөхцөл байдал яг одоо ингээд өөрийгөө харах тийм. Тэгээ хүмүүсийг ингээ харж хахад ер нь бол хүнд ёсортхон инэрл нэгүсэл энэ бүхнийг хүн хаанаас сураад байгаа гэдэг нэг асуулт гарч ирж байгаа юм л да. Асуулт гарч ирдэг тийм. Тэр энэ хүн бол ингээд орчин тойрноос бас сурд юм, бусдаас сурд юм байна. Бусдыг хайрлахын тэр яс суртахуунтай бусдад хор хөргөж болохгүй юм байна гэдэг. Хүн бусдаас сурд юм байна гэж. Энэ бол ингээд одоо биднээсээ багаас ингээд наадгаж хийж болохгүй. Энэ ингэж ярих чи худлаа ярих. Ингэж ярих чинь хов зөөх. Энэ чинь буруу. Ингэх юм болж бусдад өөртөө одоо буруу зүйл хийж байна. Нүгэл хурааж хийж гэх юм уу те. Ингээд бидэрт ингээд багаас нь эхлээд зөв буруу, үнэн худлыг ингэж ялгаж таниулж хэн нэгэн ойлгуулдаг гэж. Тэгээд ирэхээр бид нар ингээд энийг хийж болохгүй юм байна. Энэ болдгүй юм байна. Энэ болд юм байна гэдэг нэг тийм ойлгосож эхлэх юм байна л да. Тэгээд эхлэхээр бид нар
Ингүүл одоо ёс суртахуун үйлдэл болно. Ингүүл бусдыг одоо үйлдэл хүндэтгэсэн үйлдэл болно. Ингүүл ёс суртахуунтай үйлдэл минь энэ нь өөрөө бусдад туслах сайн үйл юм байна гэдэг ингээд ялгаж салгаж эхэлнэ гэж. Тийм надад л авшил сууж эхэлнэ гэж. Гэвч бид нар ингээд одоо муу сэтгэл бол хинч биднэрт зааж өгдөггүй юм байна л да. Муу сэтгэлийг бол бид нар ингээд энерс заалгахгүй зүгээр ингээд тэр нь бол ингээд хар аяндаа байж идэг зүйл. За одоо энэ бол одоо шунал юм шүү. Энэ бол одоо уур юм шүү, тэ? Ингүүл уур болд юм шүү. Ингүүл шунал болд юм шүү. Чи энийг одоо хийгэрээ гэж тийм ээ. Хинч бидэрт одоо шунах уурлахын тэсийг ингэж зааж өгж байгаа гэж тийм ээ. Ёс суртахуун бусдад энэ бусдыг хайрлах энерх гэдгийг бол бид нар хэн нэгэн заавал ингэж хэлж зааж сургаж заримдаа бүр загнуул зодуулж байж битээ. Одоо сурж ойлгодог байна л. Ясан чи нөгөө шунах уурлахын тэсийг ерөөсөө хинч биднэрт бүр загнаж заах байтугай бүр ингэж болохгүй гэд хэлээд хичнээн одоо эн чин буруу шүү гэд одоо бүр ингээд 6 наснаас нь ахуулаад ингээд мэдээ орох цагаас нь эхлээл одоо ингээд сургаалтай маш их ингээд ойл санд нь ингээд юм хийгээ сургаал эцэг ихэн жилээл найз зөвхөн жилээл садан төрлөн жилээл ингээд өсгөөд ахад л ерөөсөө тэр шунал уураар ингээд цаанаасаа ингээд өстой нэг галтуул дэлбэж байгаа юм шиг зүгээр л ориглоод итгэж тийм. Тэгэхээр ингээд харахад бол чи яг тэргүүшгүй цагаас яг тэр шунал уу мохог атом омгийн хүлээсгүйгээр амьдрсан цаг чамд яг байна уу гэдэг өөрөөсөө ингээд яг одоо энэ нөхцөл байдал дээр харахад бол тийм ерөөсөө байхгүй байсан байгаа юм л да. Байнгын л ерөөсөө тэр муу сэтгэлийн хүлээс бол асар хүчтэй. Тэгэхээр одоо энэ төрөл би ингээд муу сэтгэл ийм ориглон байгаа нь яагаад ийм болсон юм гэхээр дадлын ирэхээр л ийм болсон баг. Дадлын ирэхээр. Тэгэхээр урд урдын төрөлд бол би бол ингээд муу сэтгэл бол нэлээд дөрвөн нэлээд тийм одоо оройлсон тийм ээ. Тэр муу сэтгэлээ дадуулахад нэлээд тийм хүч гаргаж чармааж гэдэг шиг тийм ээ. Сэтгэл гаргаж гэдэг шиг. Муу сэтгэлд тэгж их өөрсдөө ужгууруулсан байна гэдгийг тэгж ойлгоно гэж байна. Тэгэхээр энэ муу сэтгэл чинь өөрөө ямар гэмтэй вэ? Тэгэхээр шунал уурмах атом бол одоо өөрийг нь амгалангүй болгож, бусдыг ч амгалангүй болгож байна. Энэ муу сэтгэл байснаар бид нар дандаа энэ муу сэтгэл гарч ирэхээр л бид нар юу хийгээд байна? Дандаа бусдад хортой юм хийждэг. Өөртөө хортой юм хийждэг. Нэг бол нүгэл хийж идэг. Нэг бол ингээд одоо буян хийсэн ч гэсэн тэр хийж байгаа буян нь нэг тийм явар гутам. Тэгэхээр энэ муу сэтгэл гэдэг бол ерөөсөө өөрийгч бусдыгч тондог дээрэмддэг. Өөрийн болон бусдын хамаг сайн сайхан амар амгалан бүх одоо аз жаргал бүхнийг одоо устгадаг, тондог, дээрэмддэг, хулгайч одоо зандалчин гэдэг шиг нэг тийм зүйл байна гэж. Их аюултай тийм дайсан байна. Тэгэхээр ингээд энэ аюултай зүйлээс чинь салгах тийм сайхан арга ухаан өвдөж сургаал ийм зүйлийг одоо тэргүүшгүй цагаас ингээд чамааг ингээд зоогоод чамааг өөрийнхөө эрхэнд байлгаад ирсэн. Хойш ч гэсэн яг тэр маягаараа ингээд явах тийм тэр аюултай ангалаас аврах тийм сайхан арга ухаан сургаалыг хэн хэлээд байна вэхээр багш гэдэг хүн чамд хэлээд байна. Тэгэхээр энэ багш гэдэг хүн бол одоо бүр аргагүй их ачтай хүн байна гэж тийм. Бид нар бол одоо ингээд нэг тийм өсөглөн байж явах үед нэг ганц аяа хоол өгөхөд тийм. Нэг өнөөдөр нэг халаасандаа нэг 100 төгрөггүй явж байгаа хүнд нэг 5,000 төгрөг атгуулчихад тийм. Ингээл өмнө сэтгэл ингээл стандаар. Чигтээ хэн тэр хүний ачийг санаал бодох тоолонд лансхан чигтэл байдаг гэдэг шиг тийм байдаг гэж тийм. Тэгэнгүүт ингээд тэргүүшгүй цагаас өөрөө чинь ингээд зовоод ирсэн тэр өөрийг болон бусдыг зовоод ирсэн тэр аюултай зүйлээс ингээд аврах тийм гайхамшигтай зүйлийг сургаалыг тийм гайхамшигтай
үнэт эрднийг одоо чамд өгөө, чиний чихэнд сонсгоо, чиний бодолд ингээд эргэл бодох, чиний бод сэтгэлд ингээ бодогдох нэг тийм нөхцөлийг бүрэлдүүлээд чиний сэтгэл рүү чинь ингээд тэр мэдээллийг хийж өгöd байгаа. Тэр арга өвдсийг чамд ингээд дамжуулаад байгаа. Тэр багш гэдэг бол аргагүй хачтай юм байна гэж тийм. Тэгэхээр нөгөөсөндөө ачлал гэдэг бол ачлалын мөн чанар гэдэг бол өөрийг нь зовлонгоос гаргаж байгаа нь. Тэр гаргах одоо арга өвдсийг чамд өөрөө өгж байгаа нь ачлалын мөн чанар юм а гэж. Тэгэхээр ачлалын мөн чанар гэдэг бол ийм байхад тэгвэл энэ ачлалын мөн чанар нь ямар агуу байна вэ гэж тийм ээ. Тэгэхээр мөн чанарын нотлохоо орж байгаа юм л да. Яагаад ачлалтай байгаад байгаа юм гэхээр ачлалын мөн чанар болсон тэр тусыг чамд маш авгайтай гайхамшигтай тэр тусыг чамд өгч байна гэж тийм ээ. Тэгэхээр бид нар одоо бурхны шашинд нь хүний үүднээс ингээ харах юм бол үйл шуур, урт төрөл энэ бүхэнтэй бод уяад харах юм бол багш гэдэг хүн бол авгай хачтай байх нэ гэж. За тэдгээрч мэтгэлсэн шинжлэх ямагт сэтгэл татагдсан мэт бус эцэстээ ил тод ухаанд тулган оюуны гүнээс өчүүхэнж тавгуурхал үгүй хэр чинээ сансанч тэр ямагтаас өчүүхэнж хэтэршгүн магадлал татахсыг эцэслэн амслаар нотлон буулгаж мэдвэл түүгээр садан шүтгэс ямар дагуу татагтан төрхөөсөр гарцаа байхгүй гэж. Тэгэхээр одоо энийг одоо бид нар зүгээр хэн нэгэнтэй мэтгэлцээд маргалдаад тийм ээ. Миний зөв, чиний буруу гэд ганцхан нэг бусдын буруу өөрийнх нь зөв болох гэж ингэж мэтгэлцэж маргалдах энэ зэргийн биш. Яг бодит байдал дээр яг ямар байна вэ гэдгийг гэж харах хэрэгтэй гэж тийм ээ. Ил тод ухаанд тулгуурлана гэж шүү дээ тийм ээ. Ил тод ухаан гэдэг чинь биднээс яг нэг таван мэдрэхэд харагдаж байгаа. Өөрт ч нэг бодиттой амсагдж байгаа. Одоо учир шалтгааны үүднээс мэтгэлцэн хэн нэгэнтэй маргалдаж хэн нэгний одоо тэр бодол санааг засах, хэн нэгний буруу бодлыг одоо няцаах тэрний төлөө ингэж энийг судлах төдий биш. Өөрт чинь бодит байдал дээр юу гэж харагдаад байна? Юу гэж амсагдаж мэдрэгдээд байна? Нэг өсөндөө өөрөө өөртөө яах нь энэ учир шалтгаануудыг өөрөө өөртөө гаргаж өөрөө өөртөө ингэж одоо маргалдан мэтгэлцэх ийм маягаар одоо явах нь бас нэн шаардлагатай шүү гэж хэлж байна тийм ээ. Тэгэхээр одоо нэг өсөндөө бид нар аливаа зүйлийг илүү гүн гүнзгий одоо судлахад заавал бусдын санаа оноо хэрэгтэй гэдэг байна. Бусад хүмүүсийн тэр харж байгаа өнцөг бодож байгаа тэр байдал тийм ээ. Юмыг хүлээж авч байгаа. Юмыг хэрхэн бодож сэтгэж байгаа тэр сэтгэх өнцөг нь надаас шал өөр өдөг учраас өөрийнхөө бодлыг бусдад гаргаж ирээд бусдын бодлыг бас ингээ хэлүүлээд тэр бусдын бодол өөрийн бодол хоёроо тулгаад өөрийн чинь бодлыг бусад хүмүүс ийм сул талтай байна, ийм одоо дутуу байна гэж шүүмжлээд бусдын тэр гаргаж ирсэн бодлыг бас ийм дутуу, ийм зүйлүүд одоо дутагдaltaй байна гэдгийг бас ингэж шүүмжилсэн. Нэгсэндээ хоёр хүн гэдэг нэгнийхээ бодлыг яах нь шүүж өөр олон янзын одоо бас хүмүүсийн тэр мэтгэлзэн дотор оруулж ирээд иймэрхүү маягаар ингээд олон хүмүүсийн бодол санааг ингэж сонсож ингэж одоо мэтгэлцэж ингэж шинжлэх нь чухал боловч хамгийн одоо чухал бас нэг зүйл нь чи өөрийнхөө амсал мэдрэмж өөрт чинь үзэгдэж байгаа тэр бодит үзэгдэл байдал тэрнтэйгээ тулгаж чи өөртөө ингэж одоо ярилцаж мэтгэлцэж ингэж бодож тунгаах нь бас чухал шүү гэж хэлж байна тийм ээ. За ингэж одоо бусдтай болон өөртөөгөө ингэж мэтгэлцэж ярилцаж ингэж бодож тунгаасны үндсэн дээрээс үүдээд оюуны гүнээс гэж дотоод сэтгэлийн гүнээс чинь өчүүхүнж тавгуурхал өгөө гэж. Яг тэр
Багш нар ийм л учраас бурхны чанартай юм байна. Багш ийм учраас л надад ийм их ачлалтай юм байна гэдгийг тэр учир шалтгаан тэр амсал мэдрэмжийг бодох төдийд тэр учир шалтгааныг бодох төдийд тэр амсал мэдрэмжийг авах төдийд л ерөөсө сэтгэлд чинь нэг тийм ямар ч тийм юу байхгүй. Нэг тийм тавгуурхал, нэг тийм заа ичээдээ гэсэн нэг тийм өчүүхэн ч гэсэн нэг тийм сэжиг эргэлзээ төрөхгүй болох тийм ээ. Тийм хэмжээнд одоо тултал хэр чинээ сонсон ч тэр ямагтаас өчүүхэн ч хэтэршгүй магадлал. Хичнээн одоо учир шалтгаан тоосод хичнээн бусдын няцаасан бодлуудыг бодож тунгаасан ч ерөөсөө л ямар ч учир шалтгаан гаргаж ирсэн ч нэг гүрэлт биш тийм ээ. Бүрийгээд байх ш. Тэр учир шалтгааны үүднээс ингээд тунгаагаад бодоход ямар ч учир шалтгааны няцаалт орж ирэхгүй тийм болтол нь яах нь өөрийнхөө оюун санагтай гэж одоо энэ багшиг бурхны чанартай юм. Багш гэдэг бол надад ийм ачлалтай юм а гэдгийг л тэгж л одоо өөртөө нотож тунгааж сурах хэрэгтэй л гэж шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр ямагтаас өчүүхэн ч хэтэршгүй магадлал татахасыг эцэслэн амслаар нотлон болгож. Тэгэхээр өөр өөрийнхөө мэдрэмж, өөрт үзэгдэж үзэгдэл тэр бүхэнтэйгээ ингээд тулгаад бусдын бодол, бусдын шүүмж, бусдын гаргаж буй одоо учир шалтгаан энэ бүхнийг бас тэр бүхэнтэй бас яг нь ингээд тулгаад тэр бүхэнтэй ингээд мэтгэлцээд өөрийнхөө одоо багшаагаад бурхан болоод байгаа гэдэг учир шалтгааныг өөрөөсөө гаргаж ирээд бусад тэрэн дээр няцалт гаргангууд тэр няцалт нь үнэхээр яг учир шалтгааны үднэс бодоход үнэхээр зөв үү, буруу юу гэдэг нь яг юу вэ гэдгийг эцэслэн тунгааж бодоод ийм их маягаар л одоо явуулж байж тэгжээж одоо өөрийн сэтгэлд тэр учир шалтгаан нь үнэхээр учир шалтгааны үднэс бодоход ямар ч тийм цааж буй учир шалтгаан тэр багшиг бурхан биш гэж няцаах ямар ч одоо тийм юугүй болох тийм учир шалтгааны үднэс ямар ч тийм чадваргүй няцаах ямар ч тийм одоо нөлөөгүй болох ч болох хэмжээнд тэгэж одоо багшиг бурхан юм а гэдэг тэр учир шалтгааныг өөрөөсөө гэж гаргаж ирж баяжуулах хэрэгтэй юм а л гэж тийм. За ингэж одоо эцэслэн амслаар нутан болгож мэдвэл түүгээр садан шүтгэс ямар дагуу татагтан төрхөөсөр гарцаа байхгүй мөн. За ийм их маягаар ингэж бусдаа болон өөртөөгөө ингэж учир шалтгааны үүднээс ингэж одоо мэтгэлзэж өөр өөртөөгөө ярьж ингэж бодож бясалгаж ингэж явж чадах юм бол багшиг бурхан юм аа, бурханы мөн чанартай юм аа гэдэг тэр хугтах юм бол төрхөөсөр аргагүй болт юм аа гэж. Тэгэхээр одоо багшаа бурхан юм аа, бурханы мөн чанартай юм аа гэж одоо нотлоход одоо өргөн их мэдлэг хэрэгтэй байна шүү дээ. Маш их өргөн мэдлэг хэрэгтэй байна. Тэр өргөн мэдлгүүд дундаас хамгийн чухал нь бол одоо бодмирын зэргийг судлаад нэг үзэх хэрэгтэй байна. Тэгээд одоо бурханы шишний тэр сэмжингийн ном шиг гэж байдаг шүү дээ, тийм ээ. Сэтгэл болон сэтгэлийн гишүүн ухааны одоо онл агуулгын тийм бурханы шишний сургаал гэдэг. Тэрийг нэг үзэх хэрэгтэй гэдэг байна, тийм ээ. За тэгээд тэр бурханы шишний одоо чойрын ном гэдэг юм. Чойрын номын талаар нэг багасаа ойлголт бас авах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ нэг өргөн мэдлэг байх хэрэгтэй байна л да. Өргөн юм мэдлэг. Өргөн юм мэдлэг байж иж бид нар одоо багшиг бурхан юм а гэдгийг
Бурхны мөн чанартай байна гэдгийг тэр нотлоход маш одоо юу болох нь. Багшийн Бурхны мөн чанартай байна гэдэг нотлох биднээс энэ тэр нотлох юм улам их баян болно гэж. Мэдлэгийн тэр өргөн цар хүрээ байхгүйгээр бид нар одоо багшийн бурхан юм аа гэж Бурхны мөн чанартай юм гэж нотлох гэж оролдох нь бол яг нэг талаасаа бол өөрийн итгэл үнэмшил өөрийн одоо бодож бүдэр учир шалтгааны өнцгөөс яг өөрт нь үнэхээр багш Бурхны мөн чанартай маа гэдэг бодол төрж болох ч гэсэн өөрөө ингээд одоо байж болох бүх өнцгүүдийг ингэж бодож тунгааж олон хүнтэй мэтгэлцэж ингэж яваагүй учраас эзэн нэгэн цагт өөрийнх нь тэр бодлыг нь няцаах ямар нэгэн зүйлтэй тулгархад бид нар одоо яад юм байна л да. Эргэлзээнд автчих эхлэх юм уу? Нөгөө нэг бодож исэн бодол маань өөрөө нөгөө багшиг бурхан гэж бодож исэн бодол маань өөрөө няцаагдах ч юм уу? Тиймэрхүү байдал руу орж ирэх нь хялбар эрсдэлтэй байна гэж. Тэгэхээр ер нь бол одоо энэ өргөн Бурхны номын одоо өргөн мэдлэг цар хорионы үндсэн дээрээс тулгуурлаж ингэж багшиг бурхан гэж нотлох нь өөрөө эрсдэл маш багатай гэж тийм. Яриад гарах эрсдэл нь маш бага. Гарч ирсэн эрсдэл, гарч ирсэн зүйл одоо тэр элд байнзын одоо нотлогоо янз янзын одоо тэр үзэл санаануудыг бид нэр дор нь одоо тэрийг яах нь дотроос нь задлан бодоод тэр одоо үзэл санаа нотлохонд няцаагдахгүй байх. Тийм нэг юг олж авч чадна гэж. Баттай тийм. Одоо суурийг олж авч чадхаа гэж хэлж байгаа тийм. За тэр мэтийн баттай сүсэг бишрэл төрснөөс хойш баг саг нөхцөл төдийхэнд шүтэн одоогийн харлан сүтэх нэхмэт гин бодсон оюун өчтөд төрөхгүй гэж. Тэгээ энэ мэтээр ингэж багшиг одоо Бурхны мөн чанартад үзсэн тийм бодол оюун маань бид нар тэгчлэн одоо олон учир шалтгаан янз янзын одоо бодит байдал өөр дамсагдж ямсал мэдрэмж энэ бүхнийг ингээд хооронд нь уялдуулаад оролцуулаад ингэж бодож тунгаасны үндсэн дээрээс багшд одоо энэ баттай сүсэг бишрэл төрөх юм бол багшичны одоо биднэрт одоо гэмтэн юм шиг харагдаж байгаа ч гэсэн тэр гмийг нь харсан бодол тэр гмийг нь одоо харсан гэм нь одоо үзэгдэж харагдаад биднээс нь тэр оюун бодолд төдийлөн одоо юу болж чадахгүй маа гэж тийм ээ. Тэр багшийн гмийг хараад байгаа оюун бодол маань төдийлөн хүчээ авч чадахгүй маа гэж. За хэрвээ гинтийн хүчтэй нөхцөл бүрэлдэхэд хүлээс бүгд нь буюу эгэл төрлөх төмөдөд гин бодсон хийгээд сэтгэл тааламжгүй атгах төрхөөс өөр гарцаагүй ч ер оюунаа судлаагүй анхан үлдэгчтэй оюуны уг нь хаанаас ижил байх вүлээ. За тэгээ хэрвээ гинтийн хүчтэй нөхцөл бүрэлдэхэд гэж тийм. За ингээд зайлшгүй ингээд багшд одоо гин бодсон одоо буруу бодол төрөх нөхцөл ингээд бүрэлдэх үед хөлөөс бүгд нь буюу эгэл төрлөختөнгүүд. За бид нар шиг одоо ингээд одоо 84 мянган насанаас одоо хоногийн 24 цагт ирэлж идэг бид нар шиг эгэл төрлөختөнгүүдэд гин бодсон хийгээд сэтгэл тааламжгүй атгаг төрхөөсөр гарцаагүй ч. За ингээд гинтийн эсвэл ингээд бар санаан дарамгүй тийм одоо нөхцөл байдлаас үүдээд багшийн гмийг харсан багшд ууралсан ч юм уу тийм бодлоо юм бол тэр эгэл төрлөخت одоо хамаг 84 мянган насны хүлээсэнд байгаа эгэл төрлөختөнд бол тийм байдал бол одоо үүсгүүх гарцаа бол үүсгүүхийн арга бол байхгүй маа гэж.
А гэвч тийм байдал үүслэх ч гэсэн ер оюуна судлаагүй анхан үйлдэгчтэй ижил ерөөсөй байхгүй маа гэж. Тэгэхээр энэ багш шүтэх ёсонд оюун санаагаа хязгаарч одоо ингэж дадлагжуулж байгаагүй зүгээр нэг анхлан суралцагчдын мөрний хажууд бол оюун санаагаа ингээд тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн, дадлагжуулсан ийм хүн бол арай илүү арай танахтай байна л гэж тийм ээ. Тэгээд үрд ардаа орхих нь гарах бэрхээ гэж. Тэгэхээр хичнээн одоо гинтийн ч юм уу эсвэл одоо санаан дөрөнгөө тийм элдв янзын нөхцөл байдлаас үүдээд багшид дуурсах ч юм уу багшийн гмийг одоо харж ингэсэн тийм бодлоо юм төрөгч гсэн тэрийг тэр дор дор нь засаад өөрчлөөд ингэж явчих тийм а гэж. Тийм болохоор үрд ардаа орхих нь гарах бэрх гэж. Тийм болохоор одоо багшиг бол одоо бүр ингэж орхиод үл тоосон багшиг одоо бүр ингэж орхиод огоород явах тийм байдал бол үүсдэг юм а гэж. Эдгүү нөхцөл толоогүй цагт бишрэх аядан үлдлэж нөхцөл эсвэл нэгэн буруутгалаар тэр даруйд хэвэндэ байж чадалгүй өөрчлөгдөн одож байна. Дээрх өвдөс үгүүгээр уршгалсан юм болоо гэж. Тэгэхээр ер нь бол одоо ингэж бид нар одоо бол ингээ багшийг ингээд харахад ингээд одоо юу гэх юм багшид ингээд чигтэйхэн сүсэг бишрэл төрөөд байгаа ч гэсэн багшийн ямар нэгэн муу тал нь ингээд өөрт нь үзэгдэх ч юм уу эсвэл хэн нэг нь бид нар тэр багшийн муу талыг ярих ч юм уу эсвэл багш өөрийгөө ч нь одоо зэмлэх буруутгах ч юм уу тийм зүйл гарч ирэхэд нөгөө нэг өмнөх багшид жоохон сүсэг бишрэлтэй байсан сэтгэл нь өөрчлөгдөд тийм ээ. Ингээ өөрчлөгдөд тэгээд нөгөө багшид ингээд нөгөө уурсан дургуутсан тийм байдал ингээ гарч ирээд байвал энэ ч юм бол өмнөх тэр багшийг бурхан гэж одоо нотолч мэт олон янзын ухаанууд багш өөрт нь тийм их ачлалтай юм а гэдэг тэр яагаад ачлалтай юм бэ гэдгийг одоо бодож томвол тэр арга ухаанууд тэр өвдсүүдийг чи өөртөө эзэмшээгүй байгаагаас болж байгаа. Эннээс одоо энэ эзэмшээгүйгээс уршгалсан гим юм а гэж. Тийм болохоор энэ дээр одоо анхаарах хэрэгтэй юм л гэж хэлээд байна тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн энэ хичээл дээр гараад байгаа энэ зүйлүүд ялангуяа тэр дөрвөн ухаан гэдэг байгаа тийм ээ. Багш өөрт одоо ачлалт яагаад их ачлалтай байгаа гэдэг мөн чанарын ухаан ч гэдэг. Эдгээрийг одоо бид нар илүү ингээд нөгөө тэр үйл өөр урт тойд төрөл утгатын дөрөвний ойлголтуудтайгаа уйж ингэж илүү сайн бодох хэрэгтэй л байна л тийм ээ. Ялангуяа тэр үйл өөр урт тойд төрлийн ухаануудтайгаа тэрийг одоо суургалгаад тэгээд ингээд тэгээ өөрийн дотор сэтгэл чинь нясаанаас ирэхэнд яваад байгаа. Тэр нясаанаас ирэхэнд явж байгаа учраас өөрт үзэгдэж үзэгдэл бол ерөөсөө ямар ч тийм юуг өгч тийм ээ. Үзэгдэж байгаа шиг үнэн байх. Ямар ч баталгаа байхгүй маа. Яагаад баталгаа байхгүй юм бэ гэхээр би одоо тэр үзэгдэлд авцснаас болоод өдий зовоод байна шүү дээ гэж тийм ээ. Тэр үзэгдэлд авцснаас болоод өдий их юм шунал мохоо хатан омгийн хүлээсэнд өдий их одоо юм зовлонтой оршоод байна гэж. Энэ бүхэн чинь яагаад вэ гэхээр чамд үзэгдсэн үзэгдэл чинь буруу байсны дараагаас болол тэр үзэгдлийг чинь шүүн тунгааж чадахгүй байснаас болол ийм зэрэгтэй болчихж байгаа юм. Тэгэхээр багш надад ингэж үзэгдэт байгаа нь яах аргагүй би багшийг ингэж хараад байгаа. Багш надад ингэж үзэгдэт байгаа нь яах аргагүй миний өөрийн тэр дотоод сэтгэлийн гим хэрэг бортгийн нөлөө бүр байх нь бол зайлшгүй. Байхын дээр маш өндөр хувьтай байгаа нь бол тодорхой юм а гэдгийг ойлгох хэрэгтэй гэж тийм. Тэгэхээр биднээс сэтгэлд бол одоо ачтай зүйлээ ачтай гэж хавдаг. Нэг тийм омоглон хөөрөв тэм сэтгэлээрээ тэм сэтгэлдээ автаад
янз янзын буруу зуруу зүйлийг ачтай гэж бодоод идэг тийм үү? Тэрэндээ ингэ сэтгэл нь бүр ингээд уяж чаалаа явчихдаг. Тийм зүйлүүд бид нар зөндөө тийм үү? Одоо амьдрал дээр бол ингээл тийм янз янзын зүйлүүд зөндөө шүү дээ тийм үү? Одоо өөрийг нь ингээл хэн нэгэнтэй ингээл хэн нэгэн жоохон муулуулаад одоо ингээд жоохон дутуу гондоо явж хат нь хажуу талаас нь нэг найз нь гарч ирэл. Нөгөө нэг өөрийг нь жоохон муулаад дарамжлаад ирсэн нөхөрлөл өнөстэй үг хаяал. Тэрийг нь ингээл одоо жоохон тэвх юм те. Яг зөрүүлэл нөгөө цаад нөхөрөө жоохон юу байдалд оруулах ч юм уу цаад талаа жоохон нэг тийм дарамжсан гутаас нь тийм юм руу оруулаад тийм ээ. Ингээд ирэнгүүт л өөрийнхөө сэтгэл нь сэргээд явчих ч гэдэг юм те. Тэгээ тэрнээс үүдэл нөгөө нэг хүний өөрт одоо тийм ичтэй гаяатай юм шиг хараад ч гэдэг юм те. Эсвэл өөрөө нэг одоо шаардсан нөхөр хөвтөжсэн чинь нэг нөхөр хурж ирээд 100 татвалцсан ч л сте миний сте нараа үзаагүй найз гээл тийм ээ. Одоо яадгийн тэгэл ингээд иймэрхүү тийм янз янзын шалтгаануудаас үүдээд бид нар яах нь нэг тийм яг ачтай гэж тодорхойлогдоход маш одоо дутмаг тийм зүйлүүдийг бид нар маш их ачтай юм шиг тийм хүчтэй мэдрэмж тийм хүчтэй сэтгэлдлээр бид нар хүлээж авдаг. Тэр биднээс энэ нэг хүлээж аваад байгаа энэ сэтгэл мэдрэмжүүд маань яг жинхэнэ ачлалтай тэр орнуудаа ачтай гэж харахад маш том саад болт юм байна л да. Саад болт. Яа тэгэхээр энэ үндсэн дээрээс бусдыг ачалтай гэж бодоод байгаа энэ нэг тийм дутмаг энэ зүйлүүд чинь бол юу руу хүргээд энэ хэрэг биднээсээ тийм нэг нясаанасын тэм сэтгэл рүү дээрээс нэг тийм нясаанасын өнцгийг дагсан тийм буруу хэв шинж буруу авирын тийм байдлаар хөтлөөд байт юм байна л. Тэр буруу хэв шинж буруу авирын тэр төлөв нь илүү өөрийнх нь сэтгэлд нь сэтгэл үлдээдэг тийм ээ. Бусдтай нийлж хэн нэгэнтэй нийлж бусдыг цааш нь ингэж одоо яах нь одоо ялан дийлэх хэн нэгэнтэй нийлж бусдын дээр гарах тий гэх мэтийн энэ нэг зүйлүүдтэй нийлсэн байгаа тэр нэг өөрийн ачтан өөрийн найз гэж хардаг тийм нэг өнцөг биднэрт дадлаж байгаа. Энэ өөрөө тэр буруу хөвшил тэр буруу төлөвийг бидний сэтгэлд илүү одоо орон зайг нь тэлж өгöd байгаа. Тэр буруу хөвшил тэр буруу төлөв нь өөрийн сэтгэлд илүү тийм онцгой байр суурь эзлээд байгаа тийм. Тэгэхээр энэ яг эсрэг талын зүйлүүд нь өөрт маш чухал юм аа. Тэр эсрэг талын зүйлүүдийг өөрт таниулж ойлгуулсан тэр сургаалыг хэлээд байгаа багш гэдэг бол тийм эрхийн юм аа гэдэг тэрийг ачлалтай юм аа гэдэг тэр нэг байр суурь нь их сул байдаг юм шиг байна. Тэгээд ирэхээр бид нарыг харахгүй нэг яг өөрт ачлалтай хүн гэж юу вэ гэдгийг илүү сан бас бодож тунгаах хэрэгтэй л гэж байгаа юм л да. Тэрний жоохон 100 татчих найз хаяа нэг жоохон зугаа цэнгэл игээд тийм ээ наргаад явчдаг тэр найз хаяа нэг димэрчдэг тэр найзуудаа ачтай гавьяатай гэж ингэж бодоод идэг. Тэр бодлуудыг хэд дэврэгэх нь өөрөө аюултай юм байна л. Эдгээр чинь өөрсдөө биднэрт
Аа одоо яг жинхэнэ ачтай зүйлээ ачтай гэж харах хамгийн том саад болоод байна л дээ. Тэгэхээр бидэрт нөгөө нэг аа одоо юу хэмдэ зүгээр нэг хэрэгцээ шаардлага нь төдийлөн чухал биш тийм зүйлүүдийг л бид нар ачтай гайвайтайгаар хараад байхаар хамгийн одоо хэрэгцээтэй шаардлагатай тэр зүйлүүдтэй ач хавьяа өгөхөө болж эхэлдэг байна л. Тэгэхээр нэг талаас нь бол одоо ингээд маш их нөгөө ойлголтуудыг бид нар засахаас өөр аргагүй болж шүү дээ тийм ээ. За тэгээд өнөөдрийн хичээл болохоор нэг иймэрхүү юм явж байна да. За тэгээд дараагийн хичээл дээрээс болохоор ингээд олон янзын жишээнүүд гарч ирнэ тийм ээ. Ер нь бол ингээд яг эгэл төрлөختөнд бол ингээд учир шалтгаан тооцох нь жаахан зөвхөн учир шалтгааны үүднээс эгэл төрлөختөн юмыг ойлгоно гэдэг бол нэлээд цаг авдаг. Тэр юмыг ойлгоход нэлээд тийм мөнгөнд юм байна. Тэгэхээр яг учир шалтгаан гэхээсээ илүү яг бодит байдал дээр багш бол бурхны мөн чанартай юм аа. Гээд одоо учир шалтгаан тоож захаар эгэл төрлөختөнд бол ингээд багш ингээд яг гэмтэн юм шиг харагдаад байгаа учраас тэр гэмтэн юм шиг харагдаад байгаа тэр үзэгдэл нь ягарахгүй тэр эгэл төрлөختний оюун санаанд маш хүчтэй байр суурь эзлээд идэг. Тэгэнгүүт гэмтээ боловч нэг насны биеэрээ гэгэрсэн. Гэмтээ боловч тэр агуу их гайхамшигт оюун санааны тэр гэгэрлийн төвшөнд хүрсэн. Тэр харагдаж байгаа байдал нь гэмтэн шиг харагдаад байгаа боловч оюун санааны төлөв нь асар өндөр тийм гэгэрлийн төвшөнд хүрсэн. Тим хүмүүсийн үлгэр жишээг авч гаргаж ирж ярих юм бол эгэр төрлөختөнд илүү хэлбэр ойлгогдно гэж байгаа юм л да. Тэгээ дараагийн хичээл дээр бол нэг тиймэрхүү мэдэх гарах юм шиг байна. Урд урдны том дээдсүүдийн та гаргаж исэн зохисхөө биднээсээ хувьд бол одоо маш аюултай буруу гэж тооцох систем алдаад батагдал. Тэгсэн гаргаад байгаа мөртлөө оюун санааны хувьд л өөрөө бол одоо асар өндөр гэгэрлийн ариун түвшинд хүрсэн. Тийм хүмүүсийн одоо тийм жишээнүүдийг гаргах юм байна л да. Тийм жишээнүүдийг гаргаж ирвэл эгэл төрлөختөнд илүү хүчтэй тусна гэж хэлээд байгаа тийм. За тэгээд өнөөдрийн хичээл маань энэ хүрээд өндөрлөж байна. За тэгээд дараагийн хичээлээр уулзтлаа түр баяртай. Тэгээд дараагийн хичээлээ юу орох вэ хаа?